Залаас зургийн дуулын багш хүслэн байна. Өнөөдөр 6-аас 12 насны хүүхдүүдийн 3 дахь хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр бид бүгд өөрсдийн зурагт дуртай хөрөг зургийн хичээл авах болно. Хар зургийн анхан шатны хичээл. За өнөөдрийн хичээл ашигладаг материал маань болохоор энэ ямар ч хамаагүй нэг юм цаас, А4-ийн цаас байж болно, бичгийн цаас байж болно. Тэгээд А5-ийн зургийн цаас. Тэгээд мөн харандаа болвол тойл хэрэгтэй. За өнөөдрийн хамгийн ихний хичээл маань болохоор харандааны дасгалтай байх болно. Ерөнхийдөө хүн харж байгаа зүйлээ адилхан дүрслэхийн тулд гар маань маш уян хөдөлгөөн байх хэрэгтэй. Яг чиний толгойд яас бийж байгаагаар тэр шиг хөдөлгөөн байх хэрэгтэй. За та шулуун зурх гэдэг болтой. Гэтэ нэг тал шүү. За одоо иймэрхүү дасгалуудыг маш олон удаа давтаж хийснээрээ бидний гар толгойн одоо харааны уялдаа маань сайжирч одоо бид нэр бүснээрээ дүрсэж чаддаг болно гэсэн үг. За одоо эхний дасгал маань болохоор харандаага зөөлөн дарж агаад чанга. Бидний өнөөдрийн сонгож авсан харандаа маань болохоор 2B гэсэн одоо зөөлөнтэй харандаа байгаа. Энэ маань харандааныхаа энэ нишин дээрээ байдаг аа шүү. B гэдэг нь болохоор зөөлний тэтгэлгээ. Одоо B нь 3B, 4B гэдэг өсөх тусмаа илүү зөөлөн буюу илүү тод гарна гэсэн үг. Харин энэ нь аашлуугаа төгөх юм бол тэр нь илүү хатуу болдог байгаа. Тэгээд уран зурагт ер нь хамгийн тохиромжтой харандаа бол 2B, 4B аа шүү хүүхдүүдээ. За одоо харандааны дасгалаа үргэлжлүүлцгээе. За энэ уурсан те. За гайгүй. Ямар ч үргэлжлүүлээд зорих боломжтой. За зөөлөн дарж агаад чанга болгоод ерөнхийдөө одоо ингээд дасгалуудаа хийгээд энэ маань болохоор ерөөсө хэрэггүй цаас байгаа хэрэгтэй. Ямар нэгэн буруу хэвлэлцэж юмны арталт нээж болно. Энэ бол зүгээр дасгал. За одоо дараагийн дасгал маань чанга дарж эхэлж байгаад зөөлөн. За эргүүл. Чанга дарж агаад зөөлөн. Одоо ингэснээрээ дараагийн бид нэр хар зургийн хичээлдэр маань маш чухал гарын дасгал байгаа. Зэн дээр аль болох жигт ингээ бүдгэрүүлээд явна. За дараагийн дасгал маань болохоор за чанга дараад дэшиг уул зураад бүдэг болоод чанга болоод бүдэг болоод бид нэр иймэрхүү дасгалууд байнга хийснээрээ хар зурхад маань их төхөм. Ерөөхдөө заавал гой цаас байх албагүй. Заавал тийм энэ маань одоо ингээд чанга дараад зөөлөн, чанга дараад зөөлөн шүү. Чиний ачиг харагдаа тийм. За багшаа дөрөөд хийцгээе хүүхдүүдээ. За эднэрийг одоо өшөө сонирхолтой болгоё гэх юм бол за энэгээр ингээд нэг бүр их дүрс зорчих л да. За чи доорны бүр их дүрс зорчих. За тэнгуүтээ чанга байлаа. Одоо энэ хэсэгт нь болохоор дандаа зөөлөн дүрс үүсгэн гэж бодъё шүү. За чанга дарлаа. За чанга дараад зөөлөн боллоо. Эргээд чанга боллоо. Тод зөөлөн. За хишлэн маань одоо энэ хэсэг нь ингээд за өшөөд уртлын чанга дараарай. 2B харандаа маань чанга гарах үедээ ч чанга гарна. Харин бүдэг гарах үедээ ч бүдэг гардаг болохоор ерөөсөө цэвэр бидний гарын даралт мэдж байгаа шүү. За энэгээр багшны сонирхолтой дүрс үүсгэж үзүүлье. Ингээд дөрөв ганцартаа. За энэ бол нүдний маань дээд зөх. Тэгээд одоо сормоос зарцгаая. Чанга дараа бүдэг, чанга дараа бүдэг. Гэдэг шиг. За сайн байна. За одоо нүднийхаа доторх бүрэн хийх нь зарж үзье.
будаг тод. За одоо бүгдээрээ энэ талаас гэрэл байгаа гэж бодоод энд нь гэрэл өгч. За одоо бодохдаа тодоос бүгдүүдээ аль болох зураасаа ухрах байх хэрэгтэй. Татсан бол ингээл орхиол. Тэгэхгүй ингэж сараажих тусам маань хар зураг маань замбраагүй харагдаад мэрэгжлийн бас харагддаг шүү. Тийм болохоор татаа ингээд яв. Яг энэ гэрлээ орхиод Нүдийн дотортлын хар аваа штэ. Энийг болохоор эсэргээр нь ингээд хараад татчих. За одоо энэ сэтний цагаан үлдчихэд аваад энийг маань ингээд зөөлөн ингээд баг зэрэг дотоос бүтгэл татчих. Өшөө том зурах хэрэгтэй мэн тий. За одоо ингээд баг зэрэг зөөлөн дараад сүүдэр үсгэж өгнө. Одоо болохоор зураасаа бас ингээд жоохон шижилт өгч боддог тасгал хийж үзье. За татлаа. Нэг чиглэлд ингээд татаалагаарай. За одоо энийг баг зэрэг шилжилттэйгээр доош нь татаад үзье. Одоо бид нэр энэ болохоор хар зургийн бодлтын техник гэхгүй юу? Бид нэр ингээд эхлээд ингэж бодчаад дараа нь ингэж бодох юм бол ямар нэгэн хувцсны даавны материал биш бол ийм бодолт маань бол дэмээ байдаг зураг. Тийм болохоор одоо ямар нэгэн за бит бодлаа гэж бодоход за энэ дөрвөлжин байлаа гэж бодоход ингэж бодож агаад тэгээ шижилтээ ингэхгүй нэ штэ. Баг зэрэг энэ өнцгөөс нь ойролцоогоор голт нэг иймэрхүү төс үүсэж байгааз нэг иймэрхүү яг зөв. За зураасаа бас жоохон аль болох урт татаарай. Ерөнхийдөө чанга татаад ингээд урт татаж сурах хэрэгтэй. Чанга татаад ингээд. За өшөө галацтай татъя. Харандаага жоохон хойноос барьчих. За ингээд үзтээ. За өшөө энийгээ чөлөөтэй. Энийг энэ хэсгээр хөдөлгөөрэй. Гараа. Жохон ингэж агаад за дээрээс нь за харандаа салаад үзье та. Чиний өзөөр нь жохон ногчиж. За ингээд гарынхаа энийг бөр. Тий. Одоо яг энэ хэсгээрээ. Энийгээ сулж агаад. За би тэгээд саний татгалаа ингээд ер нь сурцгаасан те. Энийгээ гэртээ ингээд завтай үедээ, уйдсан үедээ хийгээд бас сонирхолтой байдлаар өөрөө уйдахгүй байлгаж хар зургийн чадвараа дэвшүүлээрэй. Тэгээ өнөөдрийн үндсэн хичээлийн маань эхэллээ. Энэ нь болохоор хүний хөрөг анатомиг хялбаршуулсан байдлаар дүрслэх байгаа. За та хоёртаа заахын тулд багш нь эхлээд өөрийгөө зурж үзүүлье. Бидэрт тойл хэрэгтэй байгаа гэсэн тийм. Тойлондоо өөртөө туслахыг зурж болно. Гэхдээ мэдээж хажуудж байгаа ингээд юу хүн байх юм бол туслах хин нэгэн байх юм бол тэр хүнийгээ ч гэсэн зурх юм бол илүү сонирхолтой байх болно шүү. За эхлээд бид одоо цаасандаа өөрийнхөө царайг дүрслэхтэй. За толгойн дээд хэсэг хаана байх вэ? Доод хэсэг хаана байх вэ? Зөөлөн тэмдэглэнэ. Ерөнхийдөө зургийг ингэж бүхэлд нь гаргаж дуслаа их бүдэг тэмдэглэдэг байна шүү. За миний толгойн хэсэг байна гэж бодоод. Миний толгой маань за өндөг хэлбэртэй гэж төсөөлөх хэрэгтэй. За энэ ингээ бүдэг гаргачлаа тийм ээ. За хүзүүгээ бас яаж мартах вэ? За ингээд энэ маань мөр маань яг. За одоо энэс хүний нүрэн их сонирхолтой бүтэц байдаг. Энэ нь болохоор ингээд толгой байлаа гэж бодоход ингээд тэнцүү 3 маань штэ. Тэгэхэд эхний зураас дээр нь хүний хөмсөг ирдэг байгаа. Хоёр дахь зураас дээр нь болохоор хамрын доотл ирдэг. Одоо энэ хэсэг гэсэн үг шүү дээ. Одоо хамрын доотлынхаа хэсгийг голоор нэг хуваангууд хүний ам байрладаг байна. Хүний нэг сонирхолтой антон байдаг. За тэрийг ашиглан өөрийнхөө зураг дээр хуваалт хий. Яа ингээд ерөнхийдөө хөмсөг ам гараад ирлээ тийм ээ.
За би яг өөрийнхөө нүрийг ихт зурж байгаа учраас ингээд голоор нь тэнхлэг татчих гонтол тэгшгэмийг баримталж байгаа юм байхгүй юу? За одоо тэгвэл дахиад нүрээ 5% авал за одоо ингээд багшин үзүүлье. Босоо ингээд 5 хэсэг хүн штэ. Тэнгүүд за ингээд хүний энэ хамрын хэсэг нь гараад ирлээ. За нүд маань болохоор ойролцоогоор хамарнаас дэшегээ энэ тавьцаа гэж төсөөлөд гэд ерөөхдөө дүрсээ гаргачихъя. Бид нар ингээд одоо гэртээ зурхаар, дураараа зурхаар бас тийг алдаа гаргадаг болохоор нүдээ зурж дуусчаад дараа нь хамраа зурдаг. Хамраа зурж дуусчаад ингээд доошоо уруулаад зурдаг. Тэгээд яг харангуут нүд нь ингээд харангуут нүд нь амар адилхан. Тэгсэн ирнэ ингээд бүгд нь харангуут өөр болчихдог шүү дээ. Энэ маань болохоор ерөөс харьцаа алдсан явахгүй юу? Тийм болохоор хэдүүлээ харьцаагаа ихэднээ марцсан авсныхаа дараагаар одоо нүдийн хөмсгөө хамраа амаа адилхан болгох юм бол зураг маань илүү төхөн болж өгнө. За ерөнхийдөө энэ маань ер нь хүний ерөнхий бүтэц захгүй юу? Тэгснээс бол хүн болгоо яг энэ царайтай гэсэн үг биш. Тэгээд ерөнхий энэ чиг баримжаагаа хадгалаад тэгээд өөрийнхөө одоо энэ хамраас уруул хүртэлх зэнд хол байна уу, ойр байна уу? Тэрийг нэмэлтээр дүрслээд явна. За ингээд ерөнхий төрх маань гараад ирлээ тийм ээ. За одоо энийхээ дараагаар хоёр хацраа ингээд яг энэ гол тэнхлэгээ харж байгаа л тэгшгэнтэйгээр ингэж тартаад. За миний хацрын хэлбэр бол нэг иймэрхүү. За ирүүнийхээ хэлбэрийг тодтогъё. За энд маань бас нэг бүрэнхий ирүү маань байна гэж тооцоорой. За одоо үсээ дүрслэнэ. Одоо үсээ өмсгөн гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө энэ зурсан толгоон дээрээ гадна талд нь биш. Ерөнхийдөө ингэж тушин зураарай. Гадагшаа мэдээж үргэлжил таараа л да. Гэхдээ ингээд нөгөө нэг толгоон духнаасаа ингээд дэшегээ хуухан дээр байрлаж байгаа учраас. За энэ өөрийнхөө одоо нөгөө нэг саний зураасны таталт маань гарч ирж байгаа зү тий. Ерөнхий дүрсээ гаргах гээд. За одоо хоёр талд маань чих маань нь штэ. Яг чигээрээ их царж байгаа тохиолдолд за хөмсгөний энүүгээр хамрын доод шугамар энд байрладаг баг. Хүний бас их сонирхолтой бүтэц заагаад бид нэр ингээд ерөөсөө мэдгүй та хүүхдүүдээ та нар өөрсдөө толинд хараад хэмжээд үзээрэй. За чихээ ингээд байрлуулчих. За ингээд харсан чинь миний хүзүү маань жоохон өргөцчөж мэдээж эрэгтэй эмэгтэй физиологийн онцлог хүзүү нь өргөн бүдүүн бас янз байна. За одоо нөгөө нэг анханасаа зураасаа ингээд нөгөө тод гаргаад явцсан бол энэ маань ингээд нэлээд болох бүдүүлэг харагдана шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд яг энэ зураасынхаа таталтыг ашиглаж явснараа дараа нь биднэрт цаасан нэрээ ингээд олон дахин балруулахгүйгээр хийх боломж олгож байгаа шүү. За одоо нүдээ одоо жоохон адилхан болох юм одоо хийнэ. За нүд маань ингээд. За нүд маань ингээд. За ерөөхдөө ингээд дахиад жоохон холоос харж агаад шалгаад байх хэрэгтэй. Нүд маань ишэлсэн байна уу те? Дээр доор болчихж би юу анханасаа цаасаа зүв тавьж яг тэгшин тавьж зурсан байна уу анзаараад явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд зургаад тулаал ойроос л хараад байх тусам зураг маань алдах магадлал өндөр болдог. За нүдний маань хар. За нүд маань бас ингэдэг шүү. Ингээд дээд зөрөх доод зөхөө зурна штэ. Тэгэхэд нүдний маань хар маань одоо хаашаа харж байгаагаас шалтгаалan одоо хэлбэр нь янз байна гэсэн үг. Тэгснээс биш ингээд нүдээ зурлаад гэд дотор нь ингээд хармаа нэм жижигхэн байхгүй шүү дээ. За энэ бол чигээрээ харж байгаа нүдний харц. За нүд маань дээшээ харж ивэл нөгөө бөөнийхээ маань талан дээшээ гарсан байгаа шүү дээ. Энэ харагдахгүй хэсэгт. Доотлынхоо өнцөг доошоо харж гин те. За энэ тохиолдолд би яг чигээрээ харж байгаагаар дүрслэе.
За энэ уруул хамар уруул хоёрын хоорондох энэ нэг одоо хонхорхой байдаг штэ. Энийг болохоор хүүхдүүд айгүй хийнгэж чангаар дүрслээд идэг. Энэ маань болохоор ерөөсөө л нэг юм зураас байгаадаа бол биш ингээд ийм хонхорхой байгаа шүү дээ. Энийг нь болохоор заавал ингэж чанга зураад авах шаардлагагүй. Ингээд ерөнхийдөө зөөлөн ийм дүрс үсгчгэд хэлбэр маань гараад ирнэ гэсэн үг. За өөрөөгөө зурж байгаа юм чинь жоохон инээлэг нэ уруулыг нь жоохон баясгалантай болгоод зурч. Тэгээ зураг болгонд нөгөө нэг чанга зөөлөн даралт гарч байгаа ч тийм. Тэгэхээр энийгээ сайн зурчих хэрэгтэй. За та бүхний анзаарснаа бид нэр ингээд сормоос хөмсгөнийхөө үсийг түл зурхгүй байгааз ерөнхийдөө л нөгөө нэг за энэ нүд маань ерөнхийдөө энд байна. Энд байна гэд ерөнхийд дүрсээ гаргаж дуусныхаа дараагаар хамгийн төгсгөлд нь тиймэрхүү деталь одоо тийм хөөрхөн болгодог зүйлүүдээ зурснаар зураг маань дуусдаг шүү. Тэгэхгүй төрүүлээ зурчингууд нүд маань ингээд хэрвээ нэгэд баруун дишиг болцсон байдаг. Сормоос нь гоё болчиход идэг. Тэгээ арилгалтай энэ айгу балайн болдог байхгүй юу? За нүдний маань энэ хонхорхойг зураад. За өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ хар зургаа дуустал нь бол зурж амжихгүй. Бид нарт ингээд цөөхөн хугацаа байгаа. Тийм болохоор ерөнхий дүрсөө үүсгээд тэгээд ганц хоёр гүйцэтгэл хийх юм зааж өгнө. За ерөнхий төрх маань гарлаа. Би өөрийгөө маш хөөрхөн болгоод зурчлаа. Хүлтэн киноны баатар шиг болчлоо. За ингээд ерөнхийдөө дүрсүүд маань зүг байна гэж бодож байвал балруулаараа маш зөөлхөн одоо энэ олон хуваалтынхаа шугамыг арилгах хэрэгтэй. Бидний гаргадаг бас нэг алдаа бол арилгана гэхээр маш чанга дараад ингээд нэг талаас нөгөө тал хүртэл дуустал арилгадаг шүү дээ. Тэгэхгүйгээр ерөнхий гол шугамаа үлдээгээд үлдсэн энэ хэрэггүй зүйлүүдэд арилгах нь илүү чухал. За ингээд зөөлөн. Энэ маань биднэрт гүйцэтгэл хийхэд их хэрэг болно. За одоо гэрэл сүдрээ баг зэгээр тамина. За ингээд тол руу ингээд нүрээ харж агаад за айл ал хэсэгтээ сүдэр байна. Тэрийг анзаараад гэтээ бас логикоор бодох хэрэгтэй. Одоо гэрэл маань хаанаас тусч байгаа вэ те? Дээрээс тусч байгаа бол одоо ихэд энэ гэрлүүдээ за энэ хамрын гэрэл байна. Энэ тухны гэрэл байна. За хацар дээр маань энүүхэн гэрэл үүсэж байна те. Энийг баг зэрэг бараг харагдахгүй шахам тэмдэглэх хэрэгтэй. Ингэж тэмдэглэснээр бид нэр өөрсдөө мартахгүй байгаа. Хаана гэрлээ үлдэх юм мартахгүй. За одоо ганц хоёр хамрын сүдрээ хий та. За одоо будалт хийхдээ гээд шууд ингэж бодохгүй тий. Шууд ингэж бодохгүй. Нөгөө нэг зөөлөн юм зураасаараа хооронд нь жоохон ойрхоноор зурхаа шүү за. Яа асууган байвал асуугаарай. Багш нь хариулна шүү. За. За хамрын маань доор сүдэр үсэж чинь тийм ээ. За тэрийг ингээ баг зэрэг. Тэгээд за уруул маань ерөнхийдөө ингээд ажиглангууд бас нэлээд бараан шүү дээ сүдрээсээ. Тийм болохоор тэрийг ингэж харлуулж өгөөд за уруулны доор сүдэр байна. За баг зэрэг ингээд сүдэр өгсөн байгаа шүү дээ. За гацрынхаа доотолд одоо ингээд хараа нөгөө дүрсч үүсэж байгаа зү тий. Баг зэрэг ингээд ууслалтайгаар уусгаж өгөөд за дараагийнхаа хичээлүүд дээр бид нүүрнийхээ бүтцийнхаа дагуу нөгөө хар зураг будахыг зааж өгнө. Өнөөдрийн хичээл дээр болохоор ерөнхий харьцааг зааж өгж байгаа болохоор энийг ингээд бид зүү савингийнхаа дагуу хийн. За эрүүнийхээ доотлол руу ингээд хүзүүлээгөө баг зэрэг уусгаад орхиё. За одоо энэ зургаа ерөнхийдөө дууссан юм шиг харагдуулахын тулд нөгөө нэг нарийн нандин сормоос хөмсөг өснийхаа ширхгийг хийн. За нөгөө тод зураасаа хийгээд гэрэл тавьсан зүгээсээ бараан болгоод тэр нүд их бодтой болж байгаад за бидний нүд маань өнгөт биш хар учраас энийг өшөө бараан болгоч. За одоо хөмсгөө ингээд
шууд ингэж зурхгүй штэ. Одоо нөгөө нэг харандааныхаа гоё таталтыг сурсан учраас үснийхээ ширхгийн дагуу. Тэгээ мэдээж зурж явах хугацаанд өөрийгөө толинд сайн харах хэрэгтэй. Миний хөмсгөний онцлог юу вэ? Ингэж хийгээд за харж агаад хамрынхаа нүхийг тодруулъя. Үсээ бас бүтэн будах шаардлагагүй. Ерөнхийдөө энэ хідэн гол чиглэлээ өгөөд тарьсан байхад ерөн зураг дууссан бол харагдана да. За би үсээ ингээ агшин баг зэрэг авчаараа шүүсэн учраас ингээд зурчээ. Тэгээд ингээд шууд ингээд дуусчихаар сунаар үзэж байгаа. Энийгээ ингээд үргэлжлүүлээд цагаан руугаа өдгөр уусгаад явах юм бол за үснийхээ энэ хуваалтынхаа уг хэсгээс нь бас тодор. За ерөнхий нэг хэлээ, цамцныхаа захыг хийлээ. Тэгээд доор нь гарын үсгийнхаа зурлаа. За ингээд багшийн хөрөг бол дууслаа. Одоо та хоёрын нэг нэгээ харц зурх хэлж. Тэхөө. За за одоо ингээд хүүхдүүдийнхаа зурсан зургийг харлаа. Ерөнхийдөө өстө хөөрхөн болжээ. За одоо багш нь нөгөө хийсэн Антоныхаа хідэн одоо заасан юмныхаа алтагийн цэцэг гэдэг хөө. За ингээ харангуут нөгөө нэг 3% агаад хамран доошоо ирдэг маань маш тийш болчих тийм ээ. Хамран нь бол яг боддоор бол энэ хавцаа ирэх хэрэгтэй байсан. Гэтэ багш нь ингээд хүүхдийнхаа зураг дээр нэхгүй. За үсний маань хувьд бол одоо ингээ харахад яг бүрэн дууссан гэж хэлэх бол хэцүү харагдаж байгаа. Тийм болохоор одоо энэ зураас маань жоохон дутуулсан байгаа. Ийм жоохон хүчлэх хэрэгтэй байсан. За. Нөхөрхөн үсийг нь зурчээ. За нүдний маань энэ хүүхэн хараа нэстэ гоё тунгалаг тод болсон байна. За ингээд нүдээ анилгоод зурглуугаа харахаар ирүүний маань энэ хэсэг бараг байхгүй юм шиг харагдаж байгаа. Энэ болохоор энэ тал нь олон сүдэртэй байгаад идэг. Энэ тал нь ингээ байхгүй юм шиг харагдаж байгаа чинь энийг нь нөхөхийн тулд зураасыг чангарч өгөх хэрэгтэй. За хүүхдийн хацарлаа нь хараад энтэйгээ ерөөхдөө төстэй ингээд чанга зураас зурчихад зэрэг маань ер нь тусахтай шиг болсон байна. За хэдүүлээ анхны хичээл гээд ястаа хөөрхөн зурчээ.
Та бүхэн гэртээ бас өөрийнхөө дүү, аав, ээжийг зорж өгөөрэй. За, ямар хөөрх юм бэ? За, энд болохоор яг нөгөө нэг нүд хамар юуны маань харьцаа олзуу болсон байна те. Уруулан баг зэрэг догшилчиж. За, одоо тэнгууд нөгөө нэг үсний маань зураас. За, хишгэлэн рүү харж байгаа тойл харъя л та. Үсний маань хаваалт нь эндээс эхэлж байна. За, толгой маань дэшиг өндөг хэлбэртэй шүү дээ. Тэрийгээ жоохон мартсан байна. Дэшигээ жоохон том байна гэсэн үг. За, үсээ бооцсон байгаа болохоор ингээ арагшин. За, сэгэн зураад. За, чих болсон байна. За, өөр засахын их алхтаа. Ой, гараас зэрэг. Тийм. За, одоо гараас зэрэг засах. Тэгээд бүгдээрээ зураг хадгалахдаа энийгээ ингэж өөр харандаан зурагтай ингэж үүдээс нь харуулахгүйгээр хатсан гэж хадгалаарай. Бидний баг насандаа зурсан бүтээлүүд маань хамгийн үнцэнтэй байх болно. За, мэдсэн үү? Ард нь онсаар чад. Усалтай өдөр шүү дээ. За, дээр зураг харуулъя. Тараа. За, тэгэхээр өнөөдрийн хичээлээс маш хэрэгтэй зүйлсийг ойлгож авсан байх гэж найдаж байна. Та бүхэн өөрсдийнхөө зорьсон зургийг манай пэйж хуудас мөн видеоны доод хэсэгт комент хэсэгт үлдээгээрэй. Тэгэхээр баяртай.